Way down among Brazilians, coffee beans grow by the billions, so they've got to find those extra cups to... Тэгвэл хариуцлагатай юм хийх юм шиг байна те. Кофеныхын дээр нь зураг гаргах тийм ажиллагаа хийх юм шиг байна. Тэгээд энийг нь бэлдэж өгөөд тэгээ би зураг гаргах хэрэгтэй юм тийм үү? Тийм принтлд гаргана гэсэн. Тэр шар дээр тавих юм те. Энэ шарын өмнө дээр тавьж агаад заалан дараа принт бичиг дараа. энийг ал болоо тий. Энд гэхдээ ямар ч одоо жишээ нь торгуу тий. Хүнсний. За одоо бидний зураг гарсан байна. Тэгээд маш боломжтой. Вау. За. Энэ баг уухад айгу хайр юм тий. Нэг кофенд 14 г кофе ашигласан. Хэдэн грамм? 14 г. За тэгээ энийг болохоор темпт гэж нэрлэж байгаа. Энэ нь бол кофег амд оруулж ингэж дарж байгаа гэсэн нэгтэршүүлж байгаа. За кофе гарахад анхаарах юм болохоор портофильтр маань халуун байх хэвээр. Тэгээд юм гарч байгаа хоёр шотны аягмаанаас халуун байх хэвээр. За энэ дээр тулгаад ингэж тулгаад энийг хоёр урагш шанталтнаас буцаагаад хойшлуулахгүй. Тэгээ хоёр татааллаа. Болцсон. Зүгээр. Хичээд. За баг зэрэг. Тэрүүгээр тагл. За юу темперийг ингэж ярих хэрэгтэй. Тэгээ яг тэгшгэн чиг төвчээр таа. Энэ аль дээр энэ дээр тулгаж байгаа. Темперийг ингэж яриад. Ингэж юм ээ тий. Ахаа ингэж ярьж байгаа. Тэгшгэн чиг төвчээр. Тэгэж болчихсон. Тэгээ хоёр аяга доор нь тавиад. Энэ хоёр шалан мартай тий. Тэгээ хоёр аяга доор нь үлдээд энэ тавчлаа. Тэгээ аяга бастай. Тэсээ ч юм уу. Тийм. Аягнуудаас онцлог кофеноос шалтгаалаад өөр байгаа шүү дээ. Тийм. Энэ ер нь хоёр янзын хэмжээтэй кофенууд маань гарч байгаа. Энэ болохоор том аяга нь энэ жижиг аяга нь. Энэ хоёр ялгаад юм уу? Энэ хоёр адилхан аяга нь уу? Энэ жижиг. Тэр нь арай жижиг. Энэ жижиг. Тийм шүү дээ, тий. За, энэ хоёр адилхан байна уу? Үгүй энэ жижиг нь энэ том нь. Энэ арай аяга жоох яалгахтай болсон. Ингээ харахаар арай жоох бандар байгаа. За, аваад энэ шишин тий. Яг стрэлт байгаа ч тийм. Тийм хийчихнэ гэсэн үг тий. Хичээд энэ дээрээ урсан юм тий. Хаалуустай. Энэ житэй американо бэлэн болж байна гэсэн. Кофелт болохоор хөөс тэгээ сүү кофе 3 хэмжээ. Яг одоо юу хэмтэй. Сүү ихтэй гэсэн. Капучиногоо бодвол за муу яг саяных шиг эспрессо шахна гэсэн. За одоо энэ болохоор сүү хөрүүлэгч биш байгаа. Уус уучлаарай. Уураар ингээд сүү хөрүүлнэ гэсэн. Богино хугацаанд шалуун температуртай болгоно. Тэгээ энэ сайн харуул. Гүүг нэг хайлттай биш. Тэгээ дөрөв нөхтэйгаа уураа ингэж эргэлдүүл сүгээ хөрүүлэх юм процесстэй. Сүүнийхээ хушууг нэг гүн хийхгүйгээр яг гол яг мандал хэсэгт нь тэгээ сүүнийхээ юу голлуулаад саваа голлуулаад тултал нээж өгнө. Та нар одоо энэ доороос нь бариад үзтээ. Нэг халуун шүү. Иймэрхүү. Тийм. Иймэрхүү хэмжээнд халаа гэсэн. За. Энгийн тутанд маань болохоор яг американотой адилхан 2 шот орж байгаа. Одоо сүүгээ хөөрлөө жоох ингээд утчгаар ингээд хөөс сүүр нь ялгарчдаг гэсэн. Дээр нь хөөс нь доор нь сүүн гэсэн. Тэгээд ингээд сайхан болж байгаа. Дээр нь байгаа хөөсийг доошлуулаад энэ американотой адилхан аяны ирэмгээс 1 см. За тэгэхээр дээрээ баг зэргийн хөөстэй доороо 2 шарт үлдсэн сүү ингээд энгийнчдэг кафелтэй бэлэн болчихдог. За нэг онцлогийн сүүгээ хөөрлөхдөө аягүй хөөстэй эхэлж хөөрлөх хэрэгтэй. Хөөс ихтэй болохоор за яаж хөөсрүүлэх вэ? За ойртоо тараарай. Ер нь бол эхлэл бол адилхан. Тэгээд маш хурдан ингээд доош нь
Яг өнгө дээр л байлгаад Хаа. Тэгэхээр бүр их хөөс ирээд эхэлж байгаа. одоо сая бата нэг овшин дотроо үлдсэн Аха. бол энэ бол үлдэхгүй юм биш юм. Хам аваад авах. Тэг кремагаа гоё яханд бол бас ингээд ханы налуулж хийх хэрэгтэй. Тэгээ бүх шофоо тэгээд капчиноныг халбах хэрэгтэй. Хөөрүүлээд утгаар ингээд хөөс нь ингээд бүр их ялгарчж байгаа. За хөөс авч хийгээд Хөөс яваад, сүү яваад тэгээд хөөс. хаа. За энэ бол хангалттай хэмжээний хөөс орчуулж ерөөс сүү орохгүй. За тэгэхээр хөөс дузаан болохоор ингээд хэлсэн ч гэсэн юм асахгүй. No tea or tomato juice, you'll see. No potato juice, 'cause the planters down in Santa's all say no, no, no. The politician's daughter was accused of drinking water and was fined a great big $50 bill. They've got an awful lot of coffee in Brazil. За кофе дараа шахагдах хугацаа маань яг энэ дээр бүтэн гацсан 23-аас 29 секунд харах хэрэгтэй. Тэгээд яг тэгжээж нөгөө нэг бүх амт чанар нь яг гоё гарна, төгс гарна гэсэн үг. Тэгээ яг эхнийгч дарсан болохоор 21 секунд гарсан. Тэгээд тэр ах 17 секунд гарсан. 2:21 гарсан ч та. Тэгэхээр 23 та хүрээг болохоор даралтандаа муу байна гэсэн. Уснаа. Тийм хугацаанд баг. Тэгээ сул байна гэсэн үг. Хитрхи их секунд болцоороо гашуураад хэд гашуун болчихсон. Тийм ер нь бол анхны удаа болсон гэсэн. Өөрөө уудаг юм хэрхий бодож байна уу? Болохгүй байх та байх штэ. Тэгээд яг Тэг би яг хий бодоод байдаг гэсэн. Гэхдээ яг уу тэгээд нэг интернетээр ингээд зөндөө уншаад харж байсан яг ийм төстэй. Ерөөдөө төстэй. Гэхдээ яг уу өнөөдөр чинь американо тэгээд капучино латте 3 ерөөдөө түгээмэл үнэтэй. Тэр бусад нэг заримуд нь баг ууж үзээчгүй кофенууд байна та. Тэдний тэгээд авах хэрэгтэй болов. Капучино тойроод ринг гэж гаргадаг. Ринг буюу одоо тойроод кофений бор өмнө харагдчих хэрэгтэй гэж. Тэгээд яг сайн бариста нар бол тэгж гаргадаг гэж. Арай тэгж бол чадсангүй. Тийм байна. За тий яг капучино өөрөө хөөснөөс баг 3-1 нь хөөсөөс бүрддэг. Тэгээд хөөсийг гаргах нь ерөнхийдөө хэцүү юм байна тий. Уусаа яг гэртээ энэ кофе чандаг чинь гэр чинь хөөс гаргадаг юм болохоор зэрэг яг тийш хөөстэй кофе болдог бас хийж үзэж байгаагүй тэгээд хөөстэй хийж үзэх сонирхолтой байлаа. Кофе нөх буюу эспрессо богино хугацаанд өөрийнхөө яг тэр ам чанарыг амархан богино хугацаанд авдаг учраас яг 10 секундын дотор яг кофего бэлдэж гаргах хэрэгтэй гэдэг нь эспрессо гарснаас хойш тэрийг бас үлдээ мэдж авлаа. Тэгээд хожим хойш одоо гэртээ тэр кофе чамжихдаа бас энэ дөрмийг хэмжүүлэе гэж бодлоо. Намайг нөгөө анх туршилтанд орох санал авангууд хумсаа аваарай гэсэн, үсээ боох ёстой гэсэн, тэгээд эмгээ авах ёстой гэсэн шаардлагууд тавьсан. Тэгээд яагаад тэгдэм бэ? Тэр нь болохоор бас сонирн байгаа хгүй. Яагаад заавал хумсаа авсан байх ёстой юм. Тэгээд тэр нь болохоор нөгөө яг ууж байгаа юмн дээр хүний одоо энэ хүний ходоод руу орж байгаа гэдэг утгаараа ариун цэврийн шаардлага маш сайн хангасан байх ёстой. Дээр нь одоо элдв янзын үнэртэй ус бас бүрхэж болохгүй гэдэг шаардлага хүртэл байт юм байлээ л дээ. Гэх мэтчлэн амар нарийн юм байт юм байна. Тэрийг нь огт мэдж байгаагүй. Тэгээд энэ талаар мэдэж авлаа. Тэгээд кофе хийх чинь маш нарийн техниктэй байт юм байна. Бидний хийдэг мэдэг бол тэ чандаг мандаг бол зүгээр яг өөр зуртал бариста юм аашин. Тэгээд тэднийг мэдэж авсан амар сонирхолтой байлаа. Тэгээд манай 3 залуу бол надаас илүү бариста сайн бариста байсан. Тэгээд би болохоор зүгээр сэтгүүлчил хийдаа тий. Кофе гэдэг чинь өөрөө хүний тархийг сэргээдэг, тэр үнэр нь өөрөө айгүйх сэргээдэг. Тэгээд кофе уух нь болвол тэ одоо яг ажил хийгээд гээд стресс ядарсан одоо өөр юм бодоод анхаарал төвлөрөхгүй байгаа тохиолдолд кофег уун. Тэрнээс гадна хамгийн чухал зүйл бол кофе ингээд өнөөдөр урлаг болоод ингээ хөгжсөн байна.
кофег бас олон төрлөөр хийдэг те. Жишээ нь турк аргаар бол кофег нэг халуун илсэн дотор юм жижигхэн гүцтэй эспрессог хийж авдаг байгаа. Одоо бол тэгээд кофенууд орчин үед бүгдээр адилхан юм кофений машинтай болцсон байна. Олон төрлийн үр байгаа. Кофений үр нь бас өөр амт үнэр ялгаруулна. Хамгийн түгээмэл үр нь бол арабика гэдэг үр байдаг юм байна. Тэгээд хамгийн бас нэг чухал зүйл нь тэр эспрессо гэдэг одоо тэр кофе байгаамаа. Тэр кофе нь бол эспрессог хамгийн зөв хийх хэрэгтэй. Учир нь эспрессо нь бол бусад бүх кофенийхоо суур болж өгдөг болохоор эспрессог хамгийн чухал, хамгийн сайн хийж одоо хамгийн зөв хугацаанд нь хамгийн зөв даралттай, шахалтайгаар ч гэдэг юм уу, нутагсан ч гэдэг юм уу байж хийх ёстой байдаг. Тэгээд өнөөдөр бас нэг яг кофе шоп дээр хийж үзлээ. Тэгээд нөгөө бармен, бартендер гэж одоо байдаг шиг кофе найруулдаг хүнийг бариста гэж нэрлэдэг байна. Тэгээд бариста болъё гэж бас мөрөөддөг байлаа. Тэгээд бариста хийж үзсэн дэх баяртай байна. Тэгээд бас хэцүү юм байна. Ингээд кофего шимтээ уцаагаарай. Serving coffee with a crawler. Dunkin' doesn't take a lot of skill. They've got an awful lot of coffee, an awful lot of coffee. Man, they got a gang of coffee in Brazil. Яа, баг энэ нөгөө монголчилсан Росета. Тэ. Энийг би Расата гэж нэрлэлээ.